Миний хувьд хамгийн их бухимдуулдаг байсан зүйл нь надад байсан нөөцийн хязгаарлагдмал байдал байсан. Би өдөртөө 25 хүндэл эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг байсан. Энэ үйлчилгээ үзүүлэх хүний тоог 100 болгож чадахгүй байсан. Би өөрийнхөө хүрч чадах хүмүүсийн тоогоо эмчийнхээ хувьд нэмэгдүүлэхэд хэцүү, бараг боломжгүй байсан. Тийм ч учраас би технологийн тусламжтайгаар эмчлэх хүмүүсийнхээ тоог нэмж илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой юм байна гэж бодсон. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн түрүүний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө вэ гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг, яг гоё сайхан байгаа юм шигээр би өсөөлчдөг байна. Wow! Amigo, Alter! Okay. Wow. I'm an EMT doctor. I go run more faster Yeah? with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das Noson grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen, aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase Ja. und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt Ja. ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Es sitzt gut drin, fällt nicht raus und so. Oh yeah. Yeah, it's really. Would you like use it for sports or sleeping, or how would you use it? Yeah, I think for sport for sure, but maybe for sleeping as well. Because yeah. Min guy, ska show you. Wow. 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 Jetzt. Mein Gott. Jetzt weiß bis 10. 12. Ich kann endlich halten, my bro. Ноёд хатагтаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манайхаа өнөөдрийн подкаст бол англи хэл дээр явагдаж байгаа. Учир нь бид Германаас ирсэн онцгой нэгэн зочинтой ярилцахаар болсон байна. За зочин маань өндөр түвшний технологиг манай улсад нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү шийдлийн талаар голчлон ярилцахаар бид төлөвлөсөн байна. За мөн хувь хүнийх нь ажил мэргэжил туршлагыг нь харах юм бол нэлээд өргөн цар хүрээтэй мэдлэг хөрөмтлүүлж хид хідэн чиглэлээр суралцаж мэргэжсэн мэргэжилтэн бөгөөд хүний их хэмж, neuroscientist, entrepreneur, за өнөөдрийн дэлхийн нийтэд хамгийн их сонирхол татаад байгаа халуун сэдэв болсон технологийн салбарын за их өгөгдөл, за тэр дундаа хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах чиглэлд туршлага хөрөмтлүүлж энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байгаа юм а. Тэгэхээр яг бид эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэхийг түлхүү хичээдэг.
За өнөөдрийн зочин маань Мюнхний Людвиг Максимилианы их сургуулийн нейросайенсийн доктор, Харвард их сургуулийн анагаахын сургууль, Мюнхний бизнесийн сургуулийн MBA буюу магистр, Людвиг Максимилианы их сургуулийн Data Science мэрэгчлэр төгссөн мэрэгчлэлтэн тул өнөөдөр бид голчлон эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан хэрхэн ашигладаг талаар ярилцсанаа. За докторийн зэрэгтэй мэрэгчлэлтэн тул түүнийг ноён гэлгүүгээр доктор зэрэгээр нь дуудах зүйтэй байх. За ингээд доктор Франц Фистрийг танилцуулж байна. Монгол тавтан өрлөө. Халуун дотноор хүлээн авч байгаа та бүхэнд баярлалаа. Энд ирсэндээ маш их баяртай байна. За манай подкастын тавтан морил өөрийнтэй нь нейросайенсаар докторийн зэрэг хамгаалсан болон бусад суралцсан түгийг чинь хараад ер нь яагаад нейросайенсыг сонгож судалсан юм бэ гэсэн асуултаар яриагаа эхлүүлмээр санагдсан. Би хүний ихэмч мэрэгчлэр тэр дундаа мэдрэлийн эмчийн мэрэгчлэр суралцсан л да. Анагаахаар суралцж ажиллах явц хүний тархитай холбоотой асуудлууд миний сонирхлыг маш их татсан. Учир нь тархи биднийг амьтнаас ялгадаг, бодуулдаг, бас мэдрүүлдэг, шин зүйлийг бүтээлгдэг. Эдгээр зүйлс нь намайг нейросайенсыг гүнзгийрүүлж судлахад хүргэсэн. Докторийн сургалтанд сууж байхдаа тархи хэрхэн ажилдаг, холбоосууд яаж үүсдэг, мөн нейронууд хэрхэн уялдаж ажилдаг гэдэг дээр судалсан. Үнэн дээр бол энэ чиглэлийн хөгжлийн дараагийн шат нь хиймэл оюун ухаан шүү дээ. Тэгэхээр үнэхээр сонирхол татсан сэдвүүд. Таны сая дурдсанаар дараагийн үе шат нь хиймэл оюун ухааны тухай асуудлаар үргэлжлэе. Та өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа хиймэл оюун ухааны цаашдын хөгжлийг юу гэж харж байна? За мөн яг нейросайенс дээр хиймэл оюун ухааныг хамтран хэрэглэснээр ямар инновацууд бий болох вэ? Бид зөвхөн нейросайенс гэлгүүгээр арай өргөн хүрээнд буюу нийт эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбар талаас авч үзье. Үнэн дээр бол эрүүл мэндийн салбартай холбогддоггүй нэг ч хүн байдгүй. Нөгөө талаас харамсалтай нь дэлхийд даяар эрүүл мэндийн үйлчилгээ ижил төвшөнд тэгш хүртээмжтэй биш байгаа. Зарчмын хувьд бол дэлхийн хүн бүр эрүүл мэндийн үйлчилгээг тэгш мөн хүртээмжтэй авах ёстой шүү дээ. Би хувьдаа технологийн тусламжтай энэ байдлыг сайжруулж хүн бүртээ эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй үйлчилгээг хүргэх боломжтой гэдэгт итгэдэг. Хиймэл оюун нь ийм боломжийг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулах нь ойлгомжтой. Бид таны DeepSeek гэдэг компанийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа талаар мэднэ. Тэгэхээр DeepSeek компани одоогийн байр сууриа та юу гэж дүгнэж байна? За эхлээд та энэ талаар хариулсныхаа дараа бүтээгдэхүүн үйлчилгээ гэж хязгаарлагдalgүйгээр ер нь ирээдүйд танай компани ямар шийдэл инновац гаргах тал дээр өөртөө байгаа төсөөллөө бидэнтэй олцохгүй юу? Яг одоогийн байдлаар бид эрүүл мэндийн салбарын нэг хэсэг болох дүр соншилгооны салбарт хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг олгосон шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Эрентгийн зураг, компьютер томограф, MRI, маммограф зэрэг дүр соншилгоонуудад хиймэл оюун ашиглаж байна. Манай DeepSeek компани эдгээр дүрсүүдийг боловсруулах төрөл бүрийн хиймэл оюун ухааны програмуудыг нэгтгэсэн үйлдвэрлэлийн системийг гаргасан. Энэхүү системийг ашигласнаар эмчнэрийн дүр соншилгоо илүү хялбар, хурдан, чанартай болох боломжтой болж байгаа. Бид олон улс болон дотооддоо олон сайн байгууллагуудтай хамтран ажилладаг. Монголын хувьд л гэхэд Digital Medical Center-тэй хамтран хиймэл оюуны технологиг хүргэхээр ажиллаж байна. Бид ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэхээр зөвхөн дүр соншилгооны чиглэлд ажиллахгүйгээр бусад чиглэлд хиймэл оюун ашиглахаар зорж байна. Маш олон зүйлс дээр шийдэл гаргаж хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Оншилгооны бусад салбар болох лаборатори шинжилгээ, генийн шинжилгээ гэх мэт хиймэл оюун ашиглах боломжтой олон чиглэлүүд байна. Эдгээр болон бусад чиглэл рүү аажмаар ороод явна. Үргэлжлүүлээд энэ талаар гүнзгийрүүлж ярихаасаа өмнө ер нь хиймэл оюун ухаан яг эмчнэрийн ажилд ямар байдлаар эерэг өөрчлөлтийг авчирч за мөн яг эерэг өөрчлөлт авчирч байгаа талаар манай сонсогч нарт дэлгэрэнгүй жишээн дээр тайлбарлаж өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Анагаах ухааны салбарт ажиллаж байгаа эмчнэр үнэхээр гайхалтай хүмүүс байдаг. Эмчнэр
хоёр үндсэн чиглэл урсгалаар ажил хийдэг. Нэг нь өгөгдөл дээр ажиллах буюу өвчтөнийхөө биеийн байдлын өнгөрсөн түүхэн мэдээлэл асуумж шаардлагатай шинжилгээнүүдийг авч үзлэг хийдэг. Нөгөөх нь өвчтөнийхөө биеийг эмчилж ангаах үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр дахь үндсэн ажил байна. Эхний буюу оншилгооны чиглэлийн ажлууд нь дататай ажиллах дээр суурилсан бөгөөд энэ чиглэлийн ажлыг гүйцэтгэхдээ маш их өгөгдөл, материалтай ажиллах болдог. Учир нь технологийн дэвшил хөгжилтэй холбоотойгоор маш олон төрлийн шинжилгээнүүд нэмэгдсэн бөгөөд эдгээрийг нэгтгэж нэг шийдвэр гаргах тул ажлын ачаалал нь байнга нэмэгдэж байна. Онцлогоо эмчилгээнд ашиглагдах мэдээлэл нь жил бүр дунджаар 10%-аар ихсэж байгаа бөгөөд 10 жилийн дараа гэхэд эмч нарын онцлогоо, үзлэг, дататай холбоотой ачаалал 2 дахин ихсэх таамаглалтай байна. Гэтэл ажлын хэмжээ нь ингэж нэмэгдсэн байхад хүний нөөц нь ийм хэмжээнд нэмэгдэхгүй гэсэн тооцоо байна. Тийм учраас энэ тохиолдолд яах вэ гэвэл эмчнэр ачааллаа дийлхэ болж ажлаасаа халширч эхлэн штэ. Хэрвээ 2 дахин их ажлыг ижил хугацаанд гүйцэтгэх гэвэл юу болох вэ? Зөвхөн эрүүл мэндийн салбарт ч биш. Ямар ч ажлын хувьд алдаа гарч эхлэх нь тодорхой шүү дээ. Мэдээж бид ийм зүйлс болохоос урьдчилан сэргийлэх ёстой. Эмч нарын хувьд хиймэл оюун ухаан ашиглах нь энэ алдаанаас зайлсхийх боломжийг олгоно. Хиймэл оюун ухаан эмчийг ажиллаа хийж байх үед ард нь ажиллаж дүр соншилгоог алгоритмын дагуу шалгаж тэдний оншийг баталгаажуулах ба дүр соншилгоонд алдаа гарахгүй байлгахын тулд хурдтай, зөв эренбитэй оншилгоог хийснээр хамгийн гол нь өвчтөн шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ цаг алдалгүй төргийн шуурхай авах боломжийг олгож байгаа хэрэг юм л да. Хиймэл оюун ухааны хэрхэн ажилтдаг тал дээр та нэмэлт тайлбар өгөхгүй юу? За мөн хиймэл оюун ухаан яг ямар төрлийн их өгөгдөл төр суурилж эмчид онош гаргахад нь тусалж ажилтдаг тал дээр тайлбар амаар байна л да. За миний бодлоор хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа суурь их өгөгдөл нь биднийхээс ялгаатай байх гэсэн бодол төрөөд байгаа юм. Магадгүй Европын юм уу баруун өмнөний хүмүүсийн өгөгдөл төр суурилсан байгаа бах. Үнэн дээр монголчуудын мэдээлэл Европ хүмүүсийн мэдээллээс ялгаатай байж болно. Тэгэхээр үр дүн дээр нөлөөлөх үү? Хиймэл оюун ухаан мэдээж маш их олон сая тэрбум өгөгдөл төр суурилж ажилдаг. Хиймэл оюун ухааныг бүтээхдээ сая өгөгдөл мэдээлэл дээр алгоритмыг бичдэг. Мэдээж өөрийн тань хэлсэнчлэн энэ их өгөгдөл нь маш олон төрлийн ялгаатай өгөгдлүүдийг мэдээж агуулсан байх хэрэгтэй. Энэ зөвхөн юу гэдэг юм Европ хүмүүсийн эсвэл Аз хүмүүсийн гэлтгүү. Бусад ялгаатай олон үндэстэн, ястан хүмүүсийн өгөгдлүүдийг агуулсан байх хэрэгтэй. Алгоритм хөгжүүлж дууссаны дараа шинэ өгөгдөл орж ирэхэд ч хиймэл оюун нь ялгаатай өгөгдөл болон өөр машинаас мэдээлэл орж ирэхэд ч ялгаж боловсруулах чадвартай. Жишээ нь дүр соншилгоон дээр ярил л да. За дүр соншилгооны хувьд ясны хугарлын эрентхэн зураг эсвэл цээжний зураг орж ирэхэд алгоритм ажиллаж за энд хугарал энд уушгины хатгалгаа үүссэн эсхийг олж илрүүлнэ гэсэн үг. Эсвэл орж ирсэн дүрс нь хэвэн байна гэсэн мэдээлэл боловсруулж гаргана. Тэгэхээр хиймэл оюун ухааны боловсруулсан тайлбар дүгнэлт нь эмчийн оншийг баталгаажуулахад тусална гэсэн үг. DeepSeek платформыг Монголд ашиглаж эхлэхэд ямар өөрчлөлт, нөлөөллийг гарна гэж хүлээж байгаа вэ? Үнэн дээр маш том нөлөөтэй. Энийг энгийнээр тайлбарлая. Монгол гэлтгүү дэлхийн бусад улс оронд ч гэсэн дүр соншилгоо нь
эмчилгээ онцлогооны бараг 90% нь ашиглагддаг. Дүрс онцлогоо нь маш түгээмэл ашиглагддаг үндсэн онцлогооны нэг. Жишээ нь хавдар илрүүлэлт, гэмтэл, тархины цус харуултыг онцлоход эрентген, компьютер томограф зэрэг дүрс онцлогоо заавал ашиглагдана. Өмнө нь дурдсанчлан энэ талбарт хүний нөөц тэр тусмаа туршлагатай дүрс онцлогооны эмчийн дутагдал үүсэж байгаа. Монголд ч гэлтгүй дэлхийн бусад улс оронд ч ийм байгаа. Жишээ нь Англи улсад гэхэд дүрс онцлогооны эмчийн дутагдлаас шалтгаалan мянган хүн дүрс онцлогооныхоо дүгнэлтэд 7 хоног, зарим нь сар хүртэл хугацаагаар хүлээн дараагийн эмчилгээгээ хүлээж байдаг. Үнэн дээр зураг нь аль хэдийн бэлэн болсон байхад эмчийн дүгнэлтийг хүлээхэд өвчтний байдал муудах эрсдэл гарч болно штэ. Энэ хүлээлгийн цагийг бууруулж шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ авах цагийг хурцсах нь чухал шүү дээ. За, Монгол улсын хувьд хиймэл оюун ухаан мөн эрүүл мэндийн үйлчилгээнд ямар өөрчлөлтийг авчрах вэ гэвэл томоохон ачаалалтай эмнэлгүүд эсвэл алслагдсан орон нутгийн өвчтнүүдэд дүрс оншилгооны дүгнэлтийн хүлээлгийн цагийг багасгаж аль болох богино хугацаанд тохирсон эмчилгээгээ авах боломжийг олгох болов уу гэж би бодож байна. Хей, подкаст нь таалагдж байна уу? Үргэлжлүүлээд бүр илүү ихийг сонсохыг хүсэж байгаа бол биднийг дэмжээрэй. Бид хандивын наастаа болсон байна. Тайлбар хэсэгт нь оруулсан байгаа. Эсвэл энийг хардаа. Баярлаа. За, үүн дээр нэмээд бас нэг чухал асуултыг асуумаар санагдлаа. Хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын маш чухал нэг асуудал байдаг. Өнөөдөр манай улсад хувийн мэдээллийг нууцлах тал дээр ач холбогдол өгдөггүй нэг хэсэг хүмүүс бий. Магадгүй эдгээр хүмүүс нь өөрсдийн эрүүл мэндийн мэдээллийг нууцлахын ач холбогдлыг хараахан ойлгоогүй байж мэднэ. Та эрүүл мэндийн салбар дах мэдээллийн аюулгүй байдлын тал дээр нэг сайн тайлбар өгөхгүй юу? Та бүхний хувьд энэ тал дээр ямар шийдэл гаргасан байдгийг болоо? Үнэхээр чухал асуудлын талаар асуулаа. Энэ асуудал үнэхээр чухал сэдэв юм. Ялангуяа хүний эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал нь яа харахгүй чухал суурь асуудал мөн. Манайх Германы компани зарим талаараа магадгүй германчууд бид мэдээллийн аюулгүй байдал дээр магадгүй илүү бүр маш их анхаарал хандуулдаг. Зарим талаараа хитрхи хит хийсэн ч үеж магадгүй. Бидний бий болгосон систем бүхэлдээ мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд анхаарч бүтээсэн байгаа. Үндсэндээ манай системд мэдээлэл орж ирэхэд алгоритм мэдээллийг боловсруулахаас өмнө өвчтний хувийн мэдээлэлтэй холбоотой хэсгийг арилгаж зөвхөн боловсруулах мэдээлэл дээр нь л хиймэл оюун ухаан ажилладаг. Үнэн дээр мэдээлэл боловсруулахад хэний гэдэг нь системийн хувьд ач холбогдолтой биш. Тиймээс боловсруулалт хийсний дараа гарч ирсэн мэдээлэл нь буцаж анхны хувийн мэдээллийн хэсэгт нийлэх байдлаар манай технологийн шийдэл ажилладаг. Эдгээр бүх процесст мэдээллийн аюулгүй байдлыг мэдээж энэ бүх зүйлийг бодолцож бүтээсэн. Та блокчейн технологитой энэ салбарын шийдлүүд нийлж ажиллах тал дээр ямар бодолтой байдаг вэ? Энэ тал дээр танад гаргасан шийдэл бий юу? Бид энэ тал дээр ямар нэг зүйл одоогоор хийгээгүй байна. Энэ чиглэлээр юу хийж болох талаар нэлээд бодж үзсэн. Би үнэндээ төвлөрсөн бус систем болох блокчейн технологиг энэ талбарт олон талын ач холбогдолтой гэж боддог. Үнэндээ хэн хаана ямар үйлдэл хийсний улам өрн хадгалагддаг гэдэг тал дээр ач холбогдолтой гэж харж байна. Блокчейн технологийн тусламжтайгаар өвчтний мэдээлэлд хэн нэвтэрсэн, хэн мэдээллийг боловсруулсан зэрэг мэдээллийн улам өр хадгалан үлдэж байгаа нь нэг талаар хүний хувийн мэдээллийг хадгалах, хянах тал дээр маш их давуу тал
олгож байна гэж бодож байна. Энэ нь нэг талаар хүний хувь мэдээллийн нууцлалыг хамгаалахад нэмэлт нэг давхар хамгаалт болно гэж бодож байна. Ийм ч учраас энэ тал дээр нэлээд их боломж бололцоо байгаа гэж бодож байна. Танай компани танилцуулгыг үзэж байхад зөвхөн санал болгож байгаа бүтээгдэхүүний талаар төдийгүй түүний цаана ажиллаж байгаа шийдлийг сонирхож үзлээ л дээ. За миний ойлгосноор танад нэг платформ байна. За мөн үүн дээр нь нэлээд олон төрлийн хиймэл оюун ухааны аппликейшнуудыг нэгтгэжсэн байна. Хичнээн төрлийн хиймэл оюун ухааныг нэгтгэсэн байгаа. За миний ойлгосноор бол санал болгож байгаа бүтээгдэхүүн DeepSea үйлдвэрлэлийн системтэй юм байна. За тэгэхээр энэ тал дээр та нэг тайлбарлаад өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? DeepSea өвөөс нь манай санал болгож байгаа үйлдвэрлэлийн системийн нэр байгаа. Бид одоогоор энэ платформд 70 гаруй хиймэл оюун ухааны аппликейшнийг нэгтгэсэн байгаа. Энэ нь нэлээд өргөн хэмжээтэй боломжуудыг санал болгож байгаа. Манай хэрэглэгч нэг платформ суулгаад нэг гэрээний доор эдгээр хиймэл оюун ухааны аппликейшнуудыг ашиглах боломжтойгоор давуу талтай. Энэ нэг талаараа Apple компани App Store-тай төстэй. Манай хэрэглэгч олон хиймэл оюун ухааны програмыг ашиглахын тулд олон янзын компанитай гэрээ байгуулж аппликейшнийг суулгах гэх мэт ажиллагаа хийх шаардлагагүй болж байгаа. Энэ нь хэрэглэгчдэд маш их боломж бололцоо үр ашгийг өгч байгаа. Окей, тэгэхээр таны хэлж байгаачлан яг одоо таны дурдсанаар бол 70 байгаа аппликейшны тоо цаашдаа нэмэгдэнэ гэсэн үг үү? Тийм ээ. Одоогоор дэлхийд даяар хиймэл оюун ухааны 1000 гаруй аппликейшн ашиглагдж байгаа. Энэ тооч жил бүр өсөх таамаглалтай байгаа. Мөн одоогоор маш олон тусгайлсан шийдэл зориулсан аппликейшнүүд, судалгааны зориулттай аппууд тестийн шатандаа явж байгаа. Магадгүй удахгүй зах зээл дээр нэвтрээд явах байх. 2030 он гэхэд 10,000 ялгаатай төрлийн хиймэл оюун ухааны шийдлүүд зах зээл дээр бэлэн болох байхаа. Эдгээр нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар болон хүртээмж нь сайжрахад хувь нэмрээ оруулаад явах байхаа. За тэгэхээр одоо магадгүй энэ подкастын үзэгчид сонсогч нарт хамгийн чухал мэдээлэл болох энэ үйлчилгээний үнийн талаар ярилцъя. За та манай зах зээлийн хэмжээ худалдаа авах чадварыг үнэлж үзээд манай зах зээлд санал болгож болох боломжит үнийг хэд гэж тооцсон байгаа вэ? За надад ижил төстэй бүтээгдэхүүн ямар байдаг тал дээр мэдээлэл байхгүй юм л да. Таны бодлоор энэ технологийн үн манай зах зээлийн дундаж худалдаа авагч нарт зориулахаар хэр боломжтой санагдаж байна? Тийм ээ. Бид одоо энэ тал дээр тооцоол хийж ажиллаж байна. Мэдээжээр манай бүтээгдэхүүний үн боломжийн төвшөнд байх тал дээр анхаарч байна. Мөн бид зүгээр нэг худалдан авах боломжтой үн гэхээс илүү бүтээгдэхүүн маань өргөн хүрээнд ашиглагдах боломжтой байх ёстой гэж үздэг. Ийм байх боломжтой ч гэдэгт итгэлтэй байна. Энд мэдээж тооцоолол хийж үзээд шийдэх зүйл байгаа хэдий ч бид өөрсдийнхөө дэвшилтэт технологи нь нийт хүмүүст өр өгөөж өгөх ёстой гэсэн зарчмаа хадгалсан байдлаар нийлүүлэх үнийг гаргаж авах тооцоолол дээр ажиллаж байна. Зөвхөн Монголд ч гэлтгүй бусад улс орны хүмүүс ч бас дэвшилтэт технологийн өр өгөөжийг хүртэх ёстой. Одоогоор зах зээл дээр мөрдөгдөж байгаа нийтлэг үн бол хиймэл оюун ухааны тооцоолол бүрийн нэгжийн үн дээр үндэслэсэн тариф мөрдөгдөж байгаа. Гэвч бид бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн улс орон болгонд ялгаатай боломж түүнийг гаргахын тулд засгийн газар, эрүүл мэндийн салбарын эрх барих байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хамтран ажиллаж энэ технологийн үр үгийг хүртээмжтэй байх тал дээр шийдэл гаргаж вакцины үн гаргах тохиолдол бий. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн дөрөвний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг, яг гоё сайхан байгаа юм шигээр би төсөөлчдөг байна.
Amigo, Alter! Okay. Wow. I'm an EMT doctor. I go run more faster Yeah? with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example, for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das nur so grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen, aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase Ja. und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Es sitzt gut drin, fällt nicht raus und so. Oh yeah. Yeah, it's really. Would you like use it for sports or sleeping, or how would you use it? Yeah, I think for sport for sure, but maybe for sleeping as well. Because yeah. Min gars, jag spelar så. Wow. 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 Mein Gott. Jetzt weiß ich es ja. 12. Ich kann endlich halten mal, Bro. Та DeepSeek-ийн авчрах үр өгөөж боломжийн талаар мэдээлэл өглөө л дөө. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэрэгчлэлтний хүртэх өгөөжийн өмнө тайлбарлсан. Тэгвэл яг одоо манай улсын хувьд 3.4 сая хүн ийм өргөн нутаг дэвсгэрт бие биенээсээ зайтай, за мөнийн газраа төвлөрсөн байдлаар амьдардаг. Тэгэхээр эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн нэг цэгээс авч чадахгүй алс газруудаас эмнэлгийн үйлчилгээгээ авдаг тэр хэсэг бүлэг хүмүүст хиймэл оюун ухааныг ашигласан энэ технологийн дэвшлиг авчирснаар эмч эмнэлгийн ажилтнууд өөрсдөө ойлгохоос гадна яг одоо эмнэлгийн үйлчилгээ авах гэж зорж байгаа ард түмэн өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр сонголт хийх шаардлагатай үед яг хиймэл оюун ухаан ашигладаг, за мөн хиймэл оюун ухаан ашигладаггүй эмнэлгээс сонголт хийх тохиолдол учрах юм бол ард иргэд маань өөрсдөө үр өгөөжийг нь ойлгоод энэ технологиг ашиглаж сурах нь зүйтэй болов уу гэж тааж байна л да. Тэгэхээр та энэ тал дээр нэг тайлбар өгөхгүй юу? Сайхан асуулт байна. Эн чинь үнэндээ хиймэл оюун хөгжүүлж байгаа технологийн дэвшил авчрах гэдэг байгаа бүх зүйлийн гол зорилго шүү дээ. Бид технологи хөгжүүлж шийдлүүдийг гаргадгийн шалтгаан үнэндээ эрүүл мэндийн үйлчилгээг одоо байгаагаас нь илүү хөгжүүлэх гэж л зорьсондоо тэр шүү дээ. Би энэ асуултыг хэд хэдэн жишээтэйгээр тайлбарлавал илүү ойлгомжтой байхаа гэж бодож байна. Хэд хэдэн төрлийн ялгаатай эрүүл мэндийн үйлчилгээнд бид одоо байгаагаас өөр төвшөнд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Жишээлбэл яаралтай тусламжийн үйлчилгээ байна. Тархины цус харвалт ч юм уу эсвэл гэмтлийн жишээг авъя. Тархины цус харвалт болсон тохиолдолд өвчтөн маш хурдан эмчилгээ үйлчилгээ авах ёстой. Учир нь тархины цус харвалтын үед цаг хугацаа маш чухал. Ийм тохиолдолд тархины цус харвалт байна гэж аль болох хурдан оншилж тархины цус харвсан голомтыг хурдан эмчлэх хэрэгтэй. Хэрвээ хурдан арга хэмжээ авч чадвал бид өвчтөнд хурдан тусламж үзүүлж эрүүл мэндийг хамгаалах боломж нэмэгдэнэ. Энэ бүхэн бид энэ онцлогоог хурдан хийж зөв эмчилгээг эхлүүлэхтэй холбогдно. Маш олон тохиолдолд онцлогооны чанар хурдаас хамаарч асуудал үүсдэг. Өвчтнийг цаг алдалгүй хурдан эмчилгээнд оруулж чадаагүйгээс болж өвчтний цус харвалд илүү хүнд нөхцөл байдалд амь насны эрсдэлд орох болон удаан хугацаанд хүний ясаргаанд орох чадамжаа алдах тохиолдол бий. Хиймэл оюун ухаан хэдхэн секундын дотор энэ өвчтөнд яаралтай тусламж хэрэгтэй хүнд тохиолдол байна гэдгийг маш хурдан ялгах учраас өвчтөнд яаралтай эмчилгээг эхлүүлэх боломжийг олгоно. Яаралтай тусламжийн хугацаа алдагдсан тохиолдолд удаан хугацааны эмчилгээ хийх хэрэгтэй болно. Үнэн дээр хиймэл оюун ухаан дүрсийг тэр дор нь боловсруулж хүнд тохиолдлыг шууд ялгаж эмчид мэдээлэхэд бол
өвчтөнд яаралтай эмчилгээ эхлүүлэх боломж олдож байгаа юм. Иймэрхүү тохиолдлын хувьд 60-аас 90 минутыг хэмнэж эмчилгээг яаралтай эхлүүлэх боломжтой гэдгийг судалгаагаар гаргасан байдаг. Энэ хугацаа бүх насан туршдаа хүний гарт орох уу, удаан хугацааны эмчилгээнд орох уу гэдгийг тодорхойлох хугацаа шүү дээ. За дараагийн жишээ гэвэл хавдрын тохиолдлыг хэдэн жилийн өмнө эрт илрүүлж удаан хугацааны эмчилгээнд орох. Эсвэл муу тохиолдолд үхлээс хүртэл аврагдаж эмчлэгдэх боломжийг бий болгож байгаа нь үнэхээр том давуу тал юм а. Бид тархины цус харвалт, хавдар, гэмтэл болон яаралтай тусламжийн бусад жишээг дурдж болно. Энэ мэтчлэн хиймэл оюуны эмчилгээнд авчрах үр дүн маш олон тул бид эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааны авчрах үр ашиг боломжуудад итгэдэг. За том хотуудад байдаг эмнэлгүүдэд аль хэдийн хиймэл оюун ухаан, өндөр түвшний технологиудыг ашиглаж байна. Гэтэл алслагдсан хотуудад байдал өөр шүү дээ. Германы зарим хөдөө нутагт ч гэсэн хүмүүсийн дундаж наслалт том хотуудынхаас 10 насны зөрүүтэй байгаа. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс муу гентэй гэсэн үг биш. Үнэн дээр бол эрүүл мэндийн үйлчилгээний чанар, дэвшилтэт технологи ашиглаж байгаа байдлаараа л ялгаатай байдаг. Ийм ч учраас урьдчилан сэргийлэх эсвэл эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй, эсвэл эмнэлгийн нарийн мэрэгжлийн эмч байхгүй. Магадгүй дүр соншилгооны эмчийн дутагдлаас болох эсвэл бүр хит алслагдсан нутагдах эмч нарын хүрэлцээ зэргээс болоод ийм асуудал үүсэт байж болох юм. Тийм ч учраас алслагдсан нутгуудад технологи нь эдгээр асуудлыг шийдэх шийдэл байж болох юм. Эдгээр дурдсан хоёр зүйлсээс л гэхэд хиймэл оюун ухаан нь эрүүл мэндийн салбарт олон төрлийн асуудлуудад шийдэл болж эрүүл мэндийн салбарын хүртээмж чанарыг сайжруулахад тусалж байгааг харж болно. За хоёулаа цаг хугацаагаар жоохон аялах уу? За ирээдүй болон өнгөрсөн рүү юу? Тэгэхээр та яг хиймэл оюун ухаан дипсиг анх бүтээх санааг олох үе рүүгээ нэг очиод ямар шалтгааны улмаас энэ санааг бүтээхэр шийдсэн юм бэ? За би мэдрэлийн эмчээр хэдэн жил ажилласан л да. Тархины цус харвалт, олон судасны бөглөрөл, Паркинсоны өвчнөтэй гээд олон өвчтнүүдтэй ажилладаг байсан. Надад эмчээр ажиллах, эмнэлгийн салбарын хамт олонтойгоо ажиллах нь үнэхээр таалагддаг байсан. Миний хувьд хамгийн их бухимдуулдаг байсан зүйл нь надад байсан нөөцийн хязгаарлагдмал байдал байсан. Би өдөртөө 25 хүндэл эмнэлгийн чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг байсан. Энэ үйлчилгээ үзүүлэх хүний тоог 100 болгож чадахгүй байсан. Би өөрийнхөө хүрч чадах хүмүүсийн тоогоо эмчийнхээ хувьд нэмэгдүүлэхэд хэцүү, бараг боломжгүй байсан. Тийм ч учраас би технологийн тусламжтайгаар эмчлэх хүмүүсийнхээ тоог нэмж илүү өргөн хүрээнд хүрэх боломжтой юм байна гэж бодсон гэхүүдээ. 2014 онд хиймэл оюун ухааны тусламжтайгаар эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж бодсныг хэрэгжүүлэхээр шийдсэн. Хэдийгээр хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт 1950-ад онд шийдвэр гаргалтын мод, клиникийн системд ашиглах байдлаар эхлэн тавигдаад явж байсан ч гэсэн үнэн дээр их өгөгдөл ашиглаж тооцоолох чадвар нь сүүлд маш эрчимтэй хөгжсөн. Одоо үед NVIDIA-гийн тооцоолох чадвар болон алгоритм нь шинэ үеийн хиймэл ухааныг ашиглахад түлхэц болсон. Мөн одоогийн өргөн хэрэгжилж байгаа ChatGPT болон суур загваруудыг ашиглаж энийг өргөн хүрээнд ашиглах боломжтой болгосон. 1950-ад онд
хамгийн ихний шин технологийн суурь тавигдсан бөгөөд энэ дэвшил нь дүрс оншилгооны салбар нь хиймэл оюун ухаан ашиглаж эхэлсэн эхний жишээ туршлага байсан гэж үздэг. Дүрс оншилгооны салбарын өгөгдөл дээр ажиллах илүү боломжтой учраас хиймэл оюуны загварууд нь дүрс оншилгооны салбарт нэвтрэх нь илүү хурдтай байх боломжтой. Би хамтрагчдынхаа хамт дүрс оншилгооны салбарт хиймэл оюун ухааны алгоритмыг 2018 онд боловсруулж гаргасан. Мюнхний техникийн их сургуульд судалгаа хийж байхдаа судалгааны хамтрагчтайгаа хийсэн алгоритм клиникийн ажилд нэвтрүүлж туршиж үзсэн. Энэ ажлын үйл явцад бидний олж мэдсэн нэг зүйл нь алгоритмыг бүрэн хүчин чадлаар ажилуулах, энэнтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэж ажилуулах нь үнэхээр урт хугацаа шаардсан ажил байсан. Систем дээр хийх тохиргоо, өвчтний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал болон процессыг тодорхой болгох, ашиглалтад алгоритмыг оруулах, хиймэл оюуны үр дүнг одоо ашиглагдж байгаа клиникийн програмуудтай уялдуулах, ажиллах эмчнэрийг сургах болон хиймэл оюуныг ажилуулж эхлүүлэх дэд бүтцийг бий болгох нь үнэхээр урт хугацаа, ур чадвар, хүний нөөц шаардсан ажил байсан. Ийм ч учраас хиймэл оюун ухааныг анагаахын салбарт ашиглахад эхлээд маш сайн дэд бүтц бий болгох хэрэгтэй юм байна. Үнэн дээр бол хиймэл оюуны аппликейшн биднээс илүү хөгжүүлэх олон баг компани байгаа. Тийм ч учраас бид хиймэл оюун ухаан хөгжүүлэхээс илүү энэ хиймэл оюун ухаан хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох чиглэл рүү шилжсэн. Энэ үнэндээ миний эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгох миний үндсэн зорилготой нийцж байгаа юм л да. Монголоос гадна Азийн ямар улсууд та бүхэн рүү хандаад байгаа вэ? Нилээн хэд байгаа. Эхлээд бид хамгийн түрүүнд нэвтэрч байгаа эхний улсуудаа илүү их анхаарал хандуулж амжилттай ажилласан. Бид Монголын зах зээлд нэвтрүүлэхээр шийдсэн нь үнэндээ манайтай хамтран ажиллаж байгаа хамтрагч байгууллагаас болсон хэрэг л дээ. Бид олон улсын зах зээл дээр ажилладаг олон улсын компани хэдий ч үнэндээ биднийг төлөөлж ажилладаг байгууллага нь биднийг тухайн улсдаа төлөөлдөг. Монголын хувьд Digital Medical Center нь технологи нийгэмдээ ямар үр ашиг авч ирэхийг бүрэн ойлгохын зэрэгцээ, мөн эрүүл мэндийн салбарын системийн талаар мэдлэгтэй, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай мэргэжилтнүүдтэй тул хамтран шинэ технологиг Монголын нийгэм болон эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн л дээ. Та санаж байна уу? Анх өөрийнхөө аав ээжэд хиймэл оюун ухаантай хослуулсан энэ DeepSeek компанийхаа тухай ярихад за мэдээж тайлбарлахад хэцүү байсан баг л та. Гэр бүлийнхэн чинь танд үзүүлсэн хариу үйлдэл ямар байсан бэ? Тийм ээ. Тэр хоёр маань намайг юу хийгээд байгаа юм болоо гэж дандаа сонирхдаг байсан. Мэдээж тэр хоёрт сайн ойлгуулахын тулд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөг тайлбарлах хэрэгтэй байсан. Тайлбарлахад хэцүү байсан өөрт чинь? Гайгүй байсан. Ээж аав хоёр маань хоёулаа эмч хүмүүс л дээ. Тэр хоёр маань эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг яаж явдгийг ч мэднэ. Нэмээд технологийн хэсгийн мэдээллийг мэдээж тайлбарлсан. За тэгэхээр өнөөдрийг хүртэл хиймэл оюун ухаан ямар чадвартай биднэрт ямар одоо боломж давуу байдлыг бий болгож байгаа талаар та сая ярьлаа л да. Гэхдээ яг энэ мөчөөс эхлээд ирээдүйд бид эрүүл мэндийн талаасаа хиймэл оюун ухааныг ашиглах нь ямар сул тал бий болгохыгээд бид нар ер нь айх ёстой зүйл юу байна вэ? Гайхалтай асуулт байна. Би энэ тал дээр ололт эрсдлийг харьцуулан бодох хэрэгтэй байхаа. Өнөөдрийн хиймэл оюун болон технологи нь эрүүл мэнд ангаахын салбарыг хурдсгана. Эрүүл мэндийн салбарын зарим нэг үйлчилгээг чанаржуулна. Салбарын ажилтнуудын ачааллыг бууруулах гэдэг нөлөөллүүдийг авчрах нь ойлгомжтой тул
ангаахын мэрэгжилтнүүдийг бэлтгэх тал дээр өөрчлөлт гаргах байхаа. Мэдээж технологийн дэвшил нь эрүүл мэндийн салбарт бас дүрс оншилгоо, эмчилгээнээс өөр чиглэлд нь огт өөр дэвшлүүдийг авчирна. Одоо хийж байгаа зүйлсийг илүү хямд, илүү боломжийн үнээр хийх боломжийг олгоно. Мөн энэн дээр нэмээд одоо хийж чадахгүй байгаа зарим үйлчилгээг өөр төвшөнд аваачна. Жишээ нь одоогийн илрүүлж чадахгүй байхгүй байгаа зарим хавдрыг бүр эрт үед нь илрүүлэх. Эсвэл үйлчилгээ илүү хувь хүний онцлогтон тохируулж оншилгоо эмчилгээ хийх боломж гарч ирэх байхаа. За жишээ нь генетикийн асуудлаас болоод хөхний хавдар үүсэх боломжтой. Хүн бүр өөрсдийн ген, орчин зэргээс хамааран өөр бие махбодтой. Практикт бид тодорхой өвчнийг эмчлэхдээ тодорхой нь стандартаар явдаг. Гэхдээ хүмүүс бидний биеийн онцлог ген нь ялгаатай. Тийм ч учраас магадгүй ирээдүйд эмчилгээ нь илүү наривчилсан болж хүн бүрт тухайлсан тохирсон байдлаар өөрчлөгдөх боломжтой. Өнөөдөр маш олон эмийн үйлчилгээ хүмүүст ялгаатай үйлчилж, заримд нь сайн тохирч, заримд нь таардгүй шүү дээ. За жишээ нь даралтын эм, астмын эм, зарим хүмүүс таардгүй. Таарсан өөр эм хэрэгтэй болдог. Энэ мэдчлэн зарим хүний биеийн онцлогоос хамааран үр дүн нь харилцан адилгүй байдаг. Миний харж байгаагаар хүн бүрийн биеийн онцлог болон генийн мэдээлэл ч юм уу эдгээр дээр үндэслээд хөхний хавдар бол ямар онцлогтой, Паркинсны өвчин ямар шалтгаанаас болсон зэргийг тооцоолж тухайн хүнд тохирсон эмчилгээний боломжууд хиймэл оюун ухааны шийдлээс гарах байх. Одоогоор бидэнд энэ бүхнийг судалж гаргахад хангалттай хэмжээний дата байхгүй. Гэхдээ ирээдүйд бид хангалттай хэмжээний дата бий болох тул энэ асуудлууд дээр дэвшил гарах байх. Энэ бүхэн үнэхээр хувьсгал болно байхаа. Таны хэлж байгаа энэ төвшөнд хүрэхийн тулд бид ямар сорилтуудтай нүүр тулаад заавал давах ёстой вэ? Мэдээж олон зүйлийг авч хөгжүүлэх ёстой. Бидэнд нэг талаас технологи хэрэгтэй. Гэхдээ технологи тул хөгжлийнхөө явцад энэ технологиг бид бий болгож чадна. Энэ тал дээр би санаа зовохгүй байна. Энэ нь нэг талаараа хувьсгал. Гэхдээ бид маш хурдтай энэ тал дээр хөгжиж байгаа тул ийм зүйл болох нь зайлшгүй хэрэг. Гэхдээ технологийн хэсэг нь санаа зовох зүйл биш. Хамгийн гол нь хүний хүчин зүйл байгаа. Хүн төрөлхтний хувьд анхаарах зүйл нь эрүүл мэндийн үйлчилгээ нь зөвхөн технологиг ашиглаж нэг л өдөр өөрчлөгдөхгүй. Ийм төвшөнд хүрэхдээ маш олон талууд хамтран ажиллаж энэ өөрчлөлтийг авчирна. Энэ нь эмч нар эсвэл өвчтөн байгаад мэдээж хангалтгүй. Маш олон талууд хамтрах ёстой. Жирийн эргээд, засгийн газар, шинээр бизнес эрхлэгчид, технологи хөгжүүлэгчид хамтран ажиллаж шинэ технологиг нэвтрүүлж эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна. Энэ явцад эрсдлүүд мэдээж үүснэ л дээ. Энэ тал дээр хамтран ажиллаж сорилтуудыг удирдах, өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Энэ их өөрчлөлтийг хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Доктор Франс, та жилдээ хэдэн удаа яг өөрийнхөө бүтэн биеийн онцлогонд ордог вэ? Шаардлагатай үед л очдог. Магадгүй илүү олон очих хэрэгтэй байхаа. Эмчнэр угаасаа ингэдэг штэ. Эмчнэрийн өвчнч гэдэг л дээ. Эмчнэр эмчид очихгүй гэдэг. Би өөрийнхөө биеийг мэдж байгаа гэдэг. Яг л тэгжтэй итгэдэг баг. Тийм ээ. Тийм ч учраас энийг эмчнэрийн өвчин гэж нэрлэдэг. Би хувьдаа шаардлагатай үед л
эмчид очдог. Ирээдүйд өмнө нь эрүүл мэндийн асуудлаа гаргахаас өмнө сэргийлж, эрсдлийг тооцож, эрүүл мэндийн үйлчилгээ өөр болно. Би үнэндээ ирээдүйд гарах ийм өөрчлөлтийн нэг хэсэг нь болж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан санагддаг шүү. Эмч нараа гэж. Ер нь манай эмчнэр бүгдээрээ л тэгдэг баг. Бид нарыг цагтаа үзүүл, сахилга баттай бай, өөрийнхөө эрүүл мэндэд цаг гараг гэж бид нарыг загнадаг хэрнээ яг өөрсөн дээрээ тулхлаар бас ийм л хүмүүс байдаг те. Гиснээс таны өдөр ер нь яаж өнгөрдөг вэ? Та дасгал хийдэг үү? Баг зэрэг би арай их дасгал хийх хэрэгтэй баха. Тэгвэл өөр юу их вэ? Би өдрийг кофегоор эхлүүлдэг. Би өглөөгөө нэг сайхан кофегоо уугаал тэгээ өнөөдөр болох зүйлийг яг болцсон юм шиг бодгол хамгийн дөрөвний хийх ёстой зүйл. Өглөө босонгуудаа шууд уцаа оролдохгүйгээр хамгийн эхлээд өнөөдөр ямар сайхан өглөө вэ гэдгээ мэдрэхийн тулд хажууд байгаа зүйлсээ яг гоё болж байгаа юм шиг, яг гоё сайхан байгаа юм шигээр би төсөөлчдөг байна. Amigo, Alter! Okay. Wow. I'm an ENT doctor. I go run more faster Yeah? with that. What do you feel for a difference? Yes, it's feel the hair Example for which patient you would recommend this? snoring. So Yeah. I think I help in this Yeah. kind of problems. Also ich empfehle das nur so grundsätzlich den Patienten, die halt einfach nachts darüber klagen, dass sie keine Luft bekommen, aber keine Lust haben, sich operieren zu lassen. Okay. Gibt ja ähnliche Devices oder so, aber ich finde das Noson ist gut verarbeitet, es sitzt schön in der Nase Ja. und ich mag es, dass es von oben kommt. Ja. Weil es gibt Ja. ja auch die anderen, die von unten kommen. Ja. Ich finde es cool, wenn das von oben kommt. Es sitzt gut drin, fällt nicht raus und so. Oh yeah. Yeah, it's really. Would you like use it for sports or sleeping, or how would you use it? Yeah, I think for sport for sure, but maybe for sleeping as well. Because yeah. Min guy, spill show you. Wow. Wow. That's it. Mein Gott. Jetzt weiß ich es ja. 12. Ich kann endlich halten, my bro. Ихэнхдээ би имэйлээ шалгадаг. Манай компани дэлхийд даяар үйлчилгээ явуулдаг тул цагийн хувьд зарим газар нь өдөр, зарим хэсэгт нь орой болж байдаг. За жишээ нь Австралид аль хэдийн өдөр дунд болж байдаг. Тийм болохоор Zoom болон биетээр хүмүүстэй уулзаж ажил хэрэгээ явуулдаг. Олон улсын цагийн өөр бүсэд байдаг хүмүүс ажилдаг тул байрлаж байгаа улсуудаас хамаарат зарим хүмүүсийн дараа эсвэл заримынх нь өмнө ажиллаад эхэлсэн байдаг л да. Тийм учраас бүх дэлхийд даяарх салбарууд хүмүүстэйгээ зохицуулж ажилладаг. Мэдээж хувийн цаг гэж биелдэ. Хувьдаа бол дасгал хөдөлгөөн хийж өөрсдийгөө анхаарах ёстой гэж боддог. Мөн би өөрөө хоол хийх дуртай. Энэ нь хамгийн дуртай зүйл. Бараг тэсийн ядаг хүлээдэг зүйл их үү дээ. Энд баггүй цаг зарцуулдаг. Тэгээд унтахаар хэвддэг. Тэгээд амраад дахиад л эхэлдэг те. Окей. Би яг одоо л ойлголоо. Та өөрийнхөө эрүүл мэндэд зориулж маш эрүүл хоол хийж иддэг юм байна. Энэ бол таны өөртөө зориулж олсон шийдэл юм байна. За мэдээж бидэнд маш таатай байлаа. Таныг өнөөдөр подкастт оруулж DeepSeek-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсандаа маш баяртай байна. Тэгээ энэ мэдээллийг манай үзэгчид сонсогч нар үзээд мэдээд амьдралтаа хэрэглэх байх гэж найдаж байна. За та ирсэнд баярлалаа. Мөн таны ажил үйлс амжилт хүсье. Баярлалаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.
мөн ирээдүйд хийхээр зорьсон бүх зүйлдээ нааз өрөөгөөд ирээдүйд дахиж уулзаад өөр сэдвийн талаар ярилцахыг өрөөё. Баярлалаа. За манайхаа бүгдээрэнд нь баярлалаа. Энэ хүртэл бидний ярилцлагыг үзээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Танд жаргалыг хүсье. Дараагийн дугаарт баяртай. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүргэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доороо шүү. Баяртай.